За сайн байцгаана уу эрхэм сошиал медиагийн найзуудаа. Намайг Байгаль гэдэг. Хэрвээ та намайг анх удаа харж ах юм бол би саяхан хөхний хавдар гэдэг ийм өвчнөө ингээд даван туулаад тэгээд одоо нөгөө remission гэж хэлдэг ийм шатандаа явж байгаа эмэгтэй байна. Тэгээд Америкийн нэгдсэн улсад амьдардаг. Америкийн нэгдсэн улсад амьдраад бараг одоо 10 гаруй жил болох гэж байна. Тэгээд сошиал медиад одоо идэвхтэй болоод хэдхэн сар болж байгаа. Яагаад сошиал медиад идэвхтэй болсон бэ гэхээр би ингээд өвдснөөсөө хойш нэг зүйлийг ухаарсан энэ юу вэ гэхээр би өөртөө их хатуу ханддаг байжээ. Өөрийгөө буруу хайрладаг байсан юм байна. Тэгээд тийм учраас би ер нь энэ хөхний хорт хавдар гэдэг өвчнийг туссан байна гэж ингээд бодсон. За тэгээд хоёрдугаарт гэх юм бол би энэ өвчнийг бас туссан хэдий ч ингээд одоо эрт илрүүлсэн нь би их азтай байсан гэж бодсон. Тэгээд тийм ч учраас нэг тийм нийгмийн хүрээнд ингээд ямар нэгэн юм зүйл хийх ёстой юм байна гэсэн юм санаа одоо бодол төрөөд тэгээд өөрийгөө хайрлах уу гэдэг нэртэй YouTube суваг нээсэн. За тэгээд мөн өөрийгөө хайрлах уу гэдэг нэртэй Facebook page бас нээсэн байгаа. За тэгээд энэгээр би юу хэлэх гээд байна гэхээр би одооноос эхлээд баг багаар өөрийгөө хайрлаж сурч байгаа хүн юм байгаа. Тийм болохоор бас надтай адилхан өөрийгөө хайрлаж ийн гэж бодоод тэ нөгөө өөртөө нэг үнэтэй гоё гутал аваад үнэтэй цүнх аваад эсвэл гоё спад ороод хумсаа янзлуулахаараа өөрийгөө хайрладаг гэж боддог байсан энэ ойлголт маань одоо буруу байсныг ингээд мэдсэн. Хүн чинь өөрийгөө хайрлна гэдэг чинь сэтгэл зүйн эрүүл мэндэндээ одоо анхаарал тавих хэрэгтэй гэдэг юм байна. За хүн чинь өөрийгөө хайрлна гэдэг чинь одоо тий жилдээ нэг удаа ч гэсэндээ эмчид үзүүлээд ингээд өөрийнхөө биеийг хайрлах хэрэгтэй байдаг юм байна. За тэгээд өөртөө цаг гаргах хэрэгтэй байдаг юм байна гэх мэтчлэн ингээд олон зүйл өөрийгөө хайрлна гэдэгт ингээд багтдаг ийм цогц юм комплекс байсныг би одоо ингээд баг багаар ойлгоод за тэгээд ойлгосныхаа үндсэн дээр ингээд туршилт хийгээд яваад байгаа. За жишээлбэл би одоо сүүлийн үед ингээд өөрийгөө хайрлана гэдэг чинь ингээд байнга илээд ингээд байхыг хэлдэг юм байна штэ. Өөрийнхөө одоо сул талтай ингээд тэмцэх хэрэгтэй юм байна гэдэг юм ямыг мэдэж авсан. За тэгээд бас ингээд өөрийнхөө тэ одоо скин гэх юм өөрийнхөө биеинд ингээд хайртай болох. За би урд нь бол дандаа нөгөө би тарган байна, би одоо ийм байна, тийм байна гэдээ өөрийгөө их өөлдөг. Тэрнээсээ болоод бүр өөрийгөө толон тарахаас хүртэл дургу хүрдэг хэмжээнд хүрчихсэн байсан. Тэгээд хүн өөрийнхөө биеийг тэгэж хүзээ ядаад байхаар яаж би энэ чамд хайртай байх вэ те. Тэгээд өвдсөн болов гэд ингээд зөндөө олон шалтгаанаар ингээд яагаад өвдсөн бэ? Энэ дахиад өвдөхгүй юм шүү гэдэг ийм туршилтуудыг хийгээд явж байгаа байхгүй. Тэгээд та хэдийгээ миний энэ өөрийгөө хайрлах уу гэдэг нэртэй энэ YouTube-ыг үзээсэй. Тэгээд намайг ер нь Байгаль гэдэг хүн юм бэ? Хин юм бэ? Тэгээд ямар journey-г тулсан. Тэгээд одоогийн энэ өөрийгөө хайрлах гэдэг journey-д хамтдаа нэгдээд бүгдээрээ хамтдаа өөрийгөө хайрлаад тэгээд аз жаргалтай байгаа зүйлтэй сэтгэл хангалуун ингэж амьдарцгаая гэж уриалах гад нийтэд одоо ил гараад сошиал медиа дээр ярьж байгаа эмэгтэй байна. За тэгээд миний өөрийгөө хайрлах уу гэдэг YouTube сувгийг даах гэж байгаа бол энэ нөгөө нэг би өөрөө гадаад байдаг учраас зарим хүмүүс нөгөө юу байхгүй одоо Монгол Крил үсгийн фонт байдаг учраас өөрийгөө хайрлах уу гэдгийг юугаар хэлж бичнэ U R I G U H A I R L A H U гэд UI гэд өөрийгөө хайрлах уу гэж ингэж бичиж хайх юм бол би гарч ирнэ шүү. Тэгээд энэ journey маань одоо 12 сарын 27-нд би одоо нөгөө цацраг идэвхт эмчилгээ хийлгээд дууссан. За тэгээд энэ эмчилгээний дараагаар би бол одоо нөгөө хөхний хорт хавдар байхгүй гэсэн ийм болцоод байгаа. Тэгээд хавдаргүй болсон. Тэгээд тийм болохоор ер нь бол одоо энэ хөхний хавдар туссан маань дахиад бас дараачийн хавдар үүсэх юм бас эрсдэл байдгийм байлээ. Тэгээд одоо би бол ингээд эмчтэйгээ ингээд хянуулаад явж байгаа. Тийм ч учраас энэ өөрийгөө хайрлна гэдэг чинь бие сэтгэл тэгээд энэ нөгөө сүнс гэдэг гэсэн юм гурван зүйл юм тулгын гурван чулуу шиг юм хайрлж иж
хүн аз жаргалтай байхаас гадна чи ганцаараа аз жаргалтай биш. Тэр орныхон чинь чиний хамгийн хайртай хүмүүс чинь чамаар дамжуулаад чи тэр хүмүүсийг хамгийн ихээр хайрламар аваад чи өөрийгөө хайрлахаас эхлэх юм байлээ. За тэгээ бүгдөө дараачийн удаа миний YouTube сувгаар уулзъя. Тэгээд намайг үзсэн, анхаарал тавьсан танд маш их баярлалаа. Түр баяртай.